За өмнөх дугаарын үргэлжлэл буюу 52-ын 2 дахь дугаар хэлж байна. За өмнөх дугаар дээр болохоор гэр бүлд зөвлөгөө өгдөг эбэхэ гэдэг ийм хосуудыг манай өвгдөөс бол ингэж мэрэгшүүлж ийм байлгадаг байсан байна. Тэр гэр бүлээс бусад ийм гэр бүлүүд зөвлөгөө авч явдаг байсан байх нь. Одоогийнхоор бол гэр бүл судлаач гэр бүлийн сэтгэл зүйч гэсэн үг. Гэхдээ нэг ялгаатай юм нь одоо бол нэг хүн ингээд одоо сэтгэл зүйчээр сурдаг ч юм уу те. Ингээд тэрэндээ мэрэгшдэг бол эрт дээр үедээ бол гэр бүлэрээ буюу хосороо эхнэрэнч тэр нөхрөнч тэр гэр бүлийн хоёр хоёулаа бусад гэр бүлд зөвлөгөө өгнө гэдэг маань илүү их энэ тал дээр хосороо хөгжсөн байж бусад хосуудад зөвлөгөө өгөх нь илүү үр дүнтэй юм шиг бол санагцсан. За тэгэхээр эбэхэ гэдэг энэ зөвлөгч гэр бүл нь Хабул хааны үед ингээд тасарсан байсан байна. Тэгээд энийг үүсгэж бий болгохын тулд маш олон залуу хосуудыг авчираад өвлгөр жишээ 3 эбэхэ гэр бүлд одоо дагалдангаар гэх юм уу те 3 жилийн хугацаанд сургаад тэнцэнээс амжилттай гарч ирсэн 5 хосын тухай бол өмнөх дугаар дээр ирсэн байгаа. Тэгэхээр энэ дугаар дээр амжилтгүй болсон 6 хосын жишээ байна. Эхний хос нь хамгийн сайхан залуу, хамгийн сайхан хүүхэн хоёр байваа гэж байна. Тэр хоёрын тэрс нь ийм сайхан байж бусад удмаад итгэж удам дээшлүүлэхгүй гэж хоёулангийн мэрдэг байсан учраас хоёр их гоо бие биедээ түшиг болно гэд хаан зарлиг тоссон юм гинэ гэж байна. Гисэн ч очоод хамгийн түрүүнд завхарсан нь тэр хоёр болвоо гэж байна. За энэ хэсгээс бол би ингэж ойлгоод ийм сайхан гоо юм чинь ураг удмаад итгэх ёстой гэж мэрдэг байсан гэж штэ. Тэгэхээр ер нь манай өвгдөөс бол гений те удмыг улам сайжруулах тал дээр маш их анхаардаг байсан юм. Тэгэхээр хоёр царайлаг хүн нийлэхээр бидээж одоо царайлаг те үзэсгэлэнтэй хүүхдүүд төрх нь бол тодорхой. Тэгсэнд орвол одоо царай муутай гэх юм чашин те өөр ураг удмынхаа өөр хүнтэй суух юм бол сайжрлыг авчирна гэсэн үг шүү дээ. Хоёр талд сайжрлыг авчирна гэсэн үг. Дундаасаа царайлаг хүүхдүүд гаргаснаас хоёр талд хоёр удмыг илүү царайлаг болгох гэх юм уу да одоо хар үгээр те ийм байх хэрэгтэй гэдгийг энэ хоёр зөрчөөд яагаад бид хоёр ер нь тех ёстой ингээд зөрөөд хааны энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаан дээр оролцоход нийлээд цогтойгоод очисон боловч энэ хоёр хамгийн түрүүнд завхарсан гэдэг нь энэ хоёрыг яах нь баахан л нэг үеийн залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр эрийг нь хүүхнүүд эргүүлээд эмийг нь эрчүүд эргүүлээд ингээд энэ хоёр бол бусдын одоо нүдний шуналт өртөөд түрүүнд завхраад ингээд салсан ийм тохиолдол бол болсон юм байна. За ингээ хаа энэ хоёроос юу гэж ойлгосон бэ гэхээр хоёр гоо нэг дор амьдрдгүй юм байна гэж бол болсон байна гэж байна. Хоёр дахь бүтлгүүцээ хосно гэхээр Баян айлын хөвгүн ядуу айлын охин хоёр байжээ гэж байна. За өмнөх бүтэлтэй байсан хос төр болохоор охин нь Баян айлынх хүүн тэдний зарц байсан гэж байгаа тий. Энэ дээр бол эсрэгээрээ хүүн Баян айлынх охин нь ядуу айлынх байсан юм. Тэгээ ядуу айлын охиныг өнгө зүс сайтай анхи арчигтай амар минь аяар минь байна гэж итгэжэлж чинэлэг айлын хүү ханилахыг шийдсэн ч эцэг нь тэрсэлж гинэ. Тэгээд 3 жил ханилахад ханыхын ухаан нь дэвчхийг биш хоослохыг сансаар байсан тул ядуу толгойтой гээд салхад хүрчээ гэж байна. За тэр залуугийн авч ирсэн бүхэн салхин дамд замхраад өөдлөөсөн бүхэн өнгө гундаад байсан тул дэвчиж амьдрмүгэ гээд салжээ гэж байна. Ингээд та энэ хоёрын одоо жишээнээс олдог үрдэг хоёр нийцдэггүй байна гэж ухаарсан гэж байна. Нэг нь олох гээд одоо хичээгээд байхад нөгөөт нь хэтэрхийх үрлэгэн бол бас нийцэлгүй байна гэж ойлгосон байна тийм. За 3 дахь хос нь болохоор ихий холын 2 хос байв гинэ. Нэг нь өмнөд хэлийнх, нөгөөх нь хойд хэлийнх юмсан ч тэр хоёрын нийцэхгүй байсан шалтгаан нь гэр голомттой ойрхон хүнтэй суугаач гэдэг эцэг эхийн зэмээс хоорондоо ханилж чадахгүй байсан тул хаанаас ч болтгой дэм аваад дөрвж байгаад ханилж үзье гэсэн итгэлээр зарлиг тосож гинэ гэж байна. Гэтэл тэр хоёр өдөр бүр өрхтөө маргалцаар байж гин. Тэдний маргаан нь ус их үрлээ, баг үрлээ, түлээ их үрлээ, баг үрлээ. Хувцсыг өдөр болгон угаалаа, хол зайтай угаалаа гихчлэн соёлын мөрөлдөөнөөр байн хэрэлцэр байгаад салчихжээ гэж байна. Үүнээс Хабул хаан аригч өргөч хоёр нийлдэггүй гэдгийг ухчээ гэж байна. За энэ дээр бол миний бодлоор нөгөө соёлын ялгаа гарч ирж байна. Өссөн орчны тэр нөгөө ахуйн амьдралын хэм маягийн ялгаа бас гарч ирж байна гэж харж байна. Одоогийн манай нийгэмдэр бол нөгөө
өөр орны иргэнтэй гэрлэхтэй. Тэгэхэд соёлын ялгаа нэлээд гарч ирдэг. Тийм хүмүүс яг ийм байдалтай бол салах нь их харагддаг. Маш эсрэг тесрэг ийм орчинд өссөн байх юм бол ерөн бол энэ шиг салах магадлал ихтэй гэж бол харагддаг. За 4 дахь бүтлгүүц нь хосно гэхээр энэ хоёр хоёулаа олон мал ахуйтай. Хоёулаа ижил тэнцүү гэр бүлийн нэг бүсийн буюу яагаад нийцэхгүй байгаа нь ойлгомжгүй хосууд байваа гэж байна. Хоёулаа л агт газаргыг дээдэлж төл төлгийг тоолдог, аригч хямгчаараа алдартай. Хоёр бүлтийн хүүхдүүд бөгөөд эцэг ихэнч нэг их тэрсэлж шүүгээгүйч гэсэн өөрийн гисэн хөрөнгөгүй байхдаа ханилж болохгүй. Өлгийт их үрдөө сөдлөө бэлдээгүй байхдаа гэргийлж болохгүй гэж хүүг шүүдэж байхад нь 3 жилийн дараа хүлээж чадахгүй гэж хүүхэд нь ташуурсаар байгаад авч явсан юм байна. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хүлээлттэй хосууд байсан байна гэж байна. Одоогийнхаар бол нөгөө их сургуулаач төгсөөгүй дөнгөж нөгөө 10 жилдээ байхдаа ингээд нөгөө үерхэд гэр бүл болох гээд байгаа хосуудыг ээж аав нь хитрхи эрт байна та хоёр те одоогоор үерхэд явжээ. Тэгээ их сургуулаа төгсчүүд ажил төрөлд ороод те өөрийн гэсэн бас нэг орлоготой болчоод нийлээ хүүхэд чухта болоо гэж хэлдэг. Тэг яг тэр шиг ингэж хэлсэн чинь нөгөө хоёр маань хитрхи яарад ингээд нийлэх гээд шийдвэр гаргаад энэ хааны дээр хосуудыг цуглуулж байгаа тэр газар бол ингээд яваад очижжээ гэж ойлгогдож байна. За тэгсэн чи яасан байх нь вэ? Нэг мэтгэл сэтгэл хөрчгсөн. Байж л байдаг царай, болж л байдаг үйл явдал, сонин содын юм алга гээд салсан хос ажээ. Энэ хоёр бүл болоод ахуйч дэрдэггүй, боловсролч дэрдэггүй, ухаанч дэрдэггүй хосууд болноо. Тэгээд хаан цаг нь болоогүй хосуудыг яавч нийлүүлж болохгүй гэж боджээ. Энэ хоёр насанд хүрээгүй байсан байна гэж ухаглав гэж байна. Хоёулаа 15 настай байсан. Хүн болж төлөвшөөгүй, зорилгоо тээж чадаагүй, үрээрээ байгаа учраас ханилахын заяанд нийцээгүй ажээ гэж байна. За хоёулаа 15 настай хэрэг чинь маш жоохон хүүхдэрэ байсан байна. Өөрийгөө ямар хүн, ямар зорилготой, нийгэмдэр ямар байр суурь эзэлгээж тодорхойлоогүй байж иж хоёулаа нийлцсэн учраас за ийм явдал болжээ гэж байна. За өнөө цагт ч гэсэн миний нэлээд олон хүмүүсээс ажиглаж байхад ийм тохиолдлууд их байдаг. Ихтэй сургуулийн 4 жилд хүн маш их өөрчлөгдөх магадaltaй байт юм билээ. 10 жилд байсан, 10 хэдтэй байсан хүний үзэл бодол 20 хэдтэй болсны дараах үзэл бодол шал өөр болох магадaltaй. Өөр сургуульд сурж байгаа те. Тэгэнгүүт өөр хамт олонтой. Тэгэхээр 4 жилийн дараа гэхэд тэр хоёр хүүхдийн үзэл бодол, хийх байгаа ирээдүйн зорилго, хүмүүстэй хандлага, нийгмийн байр суурь гээд тис өөр болох магадaltaй учраас хүмүүсийг би бол аль болох 20 хэдэн наснаас дээш буюу ажил дээр гарснаас хойш хүнтэй нийлвэл илүү зүгээр юм болов гэж бол хардаг. Тэгэхгүй 10 жилдээ нийлээд хүүхд чухта болсон хойноо 20 эдтэйдээ гинт нөгөө хүмүүс чинь шал өөр хүмүүс болцсон байдаг. Тэгэхээр ийм эрсдэл байгаа учраас бас тэрийгэ бодолцож гэр бүл болвол их зүгээр юм уу гэж бол боддог. Дараагийн хос нь дөрвөгч нутгийн иргэн 2 байсан гэж байна. Тонулчин дээрэмчин залуу отог хошууны айлын охины толгойг эргүүлээд авч явж хааны зарлиг тусчээ гэж байна. Эмэгтэй дундчил айлын бяцхан охин байж гин. Тэдний учиг нь авирт огшны шалтгаантай салалт байв. Муу уйлд датсан залуу бие хичээнгүүлж хаа нэгэнд үзүүлсэн хишгийг би гаргууд гарахгүй гэж биеэр хичээсэн ч гэргийн минь шүүмжлэх нь ариун байлаа. Ингэж ханилж байгаа хань минь хүртэл хэд шүүмжлээд байхаар хаяа нэг хашгирхан доромж үг болноо. Тэр доромж үгийг тэсэхгүй саллаа гэжээ. Бүгдийг төлхийн чадалт хүрэхийн тулд эхлээд би өдөртийн хоолоо өөрөө олдог болохыг ихэд хичээлээ. Гэвч ханилсан охин минь энэ зүтгэлийг минь ухсангүй. Тэрнтэй адил бай, энэнтэй ижил бай гэж өөр олон отогтын, өөр олон бүлтийн ирчүүдтэй жишиглэж ярьж би тэдэн шиг сайн явдлаас төрөөгүй гэж хэлэхэд чи тэгээд муу явдлын хар нүгэлтэн гэж шүүсээр байгаад шүүмжлэлд тэсгэ болоод салчглаа гэж хэлж гин. Үүнээс хаан ирүүдэгч ялтан хоёр нийлдэгвэ гэж дүгнжээ гэж байна. Эмэгтэй хүлээлтэнд тэр залуугийн байгаа байдал бол нийцээгүй байна л гэсэн. Тэгэхээр анханасаа өөрийн гэсэн цензуртэй хүлээлттэй байгаад тэрэндээ нийцэх үгүйгийн сайн мэдсэний үр дүн дээр ингээд нийлэхгүй бол юугүй нийлчгээр яах нь нэгнийхээ хүлээлтэнд хүрэхгүй байгаад нөгөөтгөө химэлж нөгөө шүүмжилсээр байгаад тэрийн тэсгүй салж байгаа юм тохиолдол
байна. Одоогийн нийгэмд ч гэсэн зөндөө байгаа тий. За 6 дахь бүтлгүү хос нь болохоор эрэгтэй нилийн бие тунимхай залхуу хойргийн өвчтөе юм гин. Домчийн ухаанаар эрэгтэн бүтэн дархлаа тэнэн боловч ухамсар сэтгхүүн залхуугийн өвчнөд нэрвэгдсэн залуу ажээ гэж байна. Тиймээс отог бүлийнхэн түүнийг хүнтэй суулгахгүй гэдэг байжээ. Залхуугаа засаж өрхүүн тэтгдэг болж байж л чи хүнд ойртоорой гэж хэлдэг байсааж. Энэ нь эсэргүүцхийн шалтгаан болжээ гэж байна. Чингээ тантай болчихл юм бол зүтгэж чадах байлгүй дээ гэж, хүний төлөө бол хөдөлж чадах байлгүй дээ гэж бодоод өөрийн зүсийг ашиглаад нэгэн охинд сэтгэлээ илчилдэл нөгөөх нь бүтэж хаан зарилгаар даруйхан шиг цутааж гинэ гэж юм. Тэгээд нөгөө гэр бүлийн боловсралтай ахуйгаа тэтгэх тэр боловсралд одоо суралцах гэж очисон байгаа шүү дээ тий. Дагалдан маягаар очиж байгаа гэр бүл шүү дээ, залуу гэр бүл. Тэгсэн чинь за маргааш сурчий гэсээр байгаад хөөгдчихжээ гэж энэ одоо их нэртэй гологдоод юм ч сурахгүй, юм ч хийхгүй харин өдөр болгон сурлагадаа очиж байгаа гэргийн өөр татарын залууд сэтгэл алдраад явчихсан юм гинэ. Би маргаашийг хүлээж төвчихгүй, нөгөөдрийг үзэж чадахгүй. Хүний амьдрал хэр богинохон билээ дээ. Хүлцлээ гэд нэг мэтгэд үцхээсээ өмнө эмгэн боллоо. Хүрхээсээ өмнө өтөлж өглөө гэд шантарсан байв гинэ гэж байна. Тэгээд Хабул хаан энээс яарамтгай залхуу хоёр яавч суухгүй гэдгийг ойлгожээ гэж байна. За яарамтгай ч яах вэ? Үнэхээр юм ажилгүй анкаагүй хүнтэй бол ерөн хүн диснэ гэж бол хэцүү шттэ тий. Ялангуяа эрэгтэй хүн чинь бол гэр бүлээ авч явах тийм ахуйн талын зүйлээ хийчдэг л байх хэрэгтэй. Эмэгтэй ч гэсэн ерөн бол хитрхи залхуу байх юм бол бас л гологдно л гэсэн үг л дээ. Манай өвд эцсийн гоё ухаан нь яг энэ дээр бол гарч ирж гин гэж харж гин. Хитрхи залхуу хүнийг бол мэдж байгаа учраас чи наа залхууга засахаас нааш бити хүнтэй суугаарай гэдэг байсан байгаа. Ерөн бол Япончуудын баримталдаг тэр хүнд гай болохгүй гэдэг зарчмыг ууг нь бол манай өвд эц хамгийн супертэй сонгодог хэлбэрээр нь бол авч явдаг байсан юм бэлээ. Хэрвээ чи архинд дуртай бол хүнтэй суух ёсгүй. Хэрвээ чи залхуу бол хүнтэй суух ёсгүй. Зүгээр ганцаараа амьдраад бусдыг зовоохгүйгээр одоо дуусаа гэж хэлдэг байсан юм бэлээ. Энийн нэг жишээ нь хүүхдийг 15 нас хүрэхээр нь одоо нийгмийн хариуцлагын хүрээнд гэх юм уу да хүүхдээ арх уул ямар байдаг вэ гэдгийг шалгах үүднээс арх уулгас элдв сөрөг ааш аяг байх юм бол тэр хүүхдээ тэр ааш аягийн засан застлаа хүнтэй суулгахгүй байжгаад үнэхээр засрахгүй бол одоо насан турш нь хүнтэй суулгахгүй буюу айлын хүүхдийг зовоохгүй байхад маш их анхаардаг байсан байна. Тиймээс одоогийнх шиг ийм арх уугаад гэр бүлээ зовоодог, өөр хүүхдээ эхнэрээ зовоодог, нөхрөө зовоодог ийм хүмүүс тухайн нийгэмд бараг л байдаггүй байсан байгаа. Тэгэхээр бусдад гай болохгүй гэсэн энэ сэтгхүү бол маш өндөр хэмжээнд хөгжсөн байсан гэсэн үг. За тэгээд 6 хосын жишээ бол ийм байна. Тэгээд би энэ 6 хосын жишээнээс би өөрийнхөө дүгнэхэд бол хит ийм эсрэг хүмүүс бол нийлэхгүй юм байна л гэж харж байна те. Одоо сая бол хитрхи залхуу байсан байна. Тэ нэг нь хитрхи одоо хүлээлтэнд нь хүрээгүй. Тэгээд хитрхи доогор төвшний тийм залуу байсан байна. Нэг нь хитрхи үрлэгэн байсан байна. Тэ нэг нь олох гэж хичээж хахад. За тэгэнгүүтээ нэг нь өмнөд нутгийнх, нэг нь хойд нутгийнх байсан байна. Гэх мэтчлэн хитрхи тийм соёлын хувьд ч зөрүүтэй, хүмүүжлийн хувьд ч хитрхи зөрүүтэй өсөж төрсөн орчны хувьд ч нэлээд зөрүүтэй ийм хүмүүс бол хоорондоо нийлэхэд жижиг сажиг маргаанаас эхлүүлээд одоо нийцтэй амьдрах нь бол муу юм байна гэж харагдлаа миний хувьд. За одоо нөгөө ноёдууд засаглагчид те ихэнх нь овг отгийн тэргүүн ноёдууд сайдуудыг цуглуулад за өнөөгийн нийгмийн одоо гэр бүлийн амьдралын талаарх бодлогыг одоо тодорхойлох гэж байна те. Тэд нар юу ярьсан бэ гэдэг хэсгийг та бүхэн сонирхуулъя. Ингээ Хабул хаан Чонсын 21 отогтын ноёдоос гэр бүлийн байдлыг нь асууж гинэ. За ингэхдээ танаа гэр бүл чи жаргалтай байна уу? Дээрээс нь Хабул хаан миний бүл жаргалтай байна уу гэсэн юм хоёр асуулт асуусан байгаа. Тэгээд ноёдууд энэ хоёр асуултанд хариулаад явсан. За энэ дундаас түүгээд та бүхэнд нэг хэдийг нь сонирхуулъя. Тухайн үеийн гэр бүлийн байдал ямар байсан байна? Тэр талаар ойлголт авах боломжтой. Чонсын 21 отог гэж байгаа шүү. Чонс гэж тодтогсон энэ болохоор хүннүгийн үеэс эхлээд дан хаад язгууртан тодорхойлдог байсан буюу нөгөө алтан ургийнхан гэсэн үг.
Яагаад алтан ураг гэж нэрлэдэг байсан бэ гэхээр тэд нэр гений улам сайжруулж явдаг байсан гэсэн үг. Тэр гений гол учир нь гэх юм бол тархины гол байх хэсэг буюу одоогийн шинжлэх ухаанаар бол борхоцоо булчирхай гэж байгаа. За энэ борхоцоо булчирхай нь болохоор даалт ертөнцөөс мэдээлэл авах чадвартай. Манай өвөг дээдсийн ярьж байгаагаар бол бөө гигийн тарих гэж байгаа. Дэлхийн нийтээрээ ер нь бид нар бас 3 дахь мэлми, бэлгийн мэлми гэж ярьдаг. За энэ тархины хэсгийг сайн хөгжүүлж чадсан хүмүүс хоорондоо суугаад тэр тархины хөгжил нь улам сайжраад явдаг. За энэ генийг бол алтан ураг гэж бол нэрлэж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ генийг хамгийн сайн авч явж чадж байгаа нь Чонсын отог хөнөөгөө үеэс эхлээд Бүрчон Гоморл үргэлжилттэй Чингис хаан, Хабул хаан гэд ингэ явж байгаа. Тэгэхээр энэ Чонсын 21 отгийн ноёдууд дундах яриа гэсэн үг. Хамгийн түрүүнд хонхотны элдэн хүлт Баатар босоод ямар санаатай асууж байгааг тэнд мэдэмгүй. Хан гэж хүндэтгээд хамаг түмний өмнө өөрийн бодлоо хэлье. Сорио туршаа гэж айх нэгэнч байгаа. Сонжурхуу хааны хүсэл гэж бодох нь нэгэнч байгаа. Аль нь ч бас миний толгойг л дасалж чадахгүйгээс чинь хойш өгөө хэлье гэж боссон гэдэг. Тэгэд миний бүл бол жаргалтай. Би бээр эгчдүү хоёртой ханилсан ир. Нэг гэрийн 2 охинтой ханилан өрх бүлийг үнэр болгосон болно. Өндийж тослоход минь энэ эгчдүү хоёр ихэд тусыг хүргэж байна. Эр хүмүүний эд хөрөнгө алдар нэр эм хүмүүний эрчмээр дамжин орж ирдэг гэдэг үнэн үгүй. Эмгүү эр хүмүүн хизээч эд хөрөнгө алдар нэрт хүрдэггүй. Алдар нэр байсан ч төрхөн зургийн гэлба, ахын хөрөнгө байсан ч зугаа цэнгэлийн сав. Ийм л ухаанд би бээр хүрсэн. Үртэ болсон эр хүмүүн үр үзээгүй залуу хүмүүн хоёрын ялгаа хөрөнгөө яаж зарцуулахын ихээ өр ухаантай. Үртэ эр хүмүүн 94 хөрөнгийг ерөөл булган талбиж, үргүү эр хүмүүн зугаа болгож цэнгэл талбиж байдаг нь эрхших цагийн орноороо алдар нэр эд хөрөнгө хураах уу, хоосрох уу гэдгийн явдал болж байдгийг энэ насанд хүрээд ухжээ. Удаад нь хан таны гэр бүлийг би жаргалтай гэж хэлэх үү гэвэл жаргалтай гэж хэлнэ. Таны нэр алдар гэргитийн нэрээр ч уулсан. Танд итгэн гэдэг нь гэргит тань итгэхийн явдалтай. Гэргит таны зарилгаас эс бүү зөрөх тул арт тань бат гэдгийн асуудалт нь бүх гэдгийг нотлогоо шүү дээ. Хан хүмүүний хувьд нэгэн толгой мэт зарлиг, нэгэн сэтгэл мэт ёс хан хатан хоёроос гарч байна гэдэг л хан таны хувьд жаргал тэр бузээ хэмэв. За ийм ярьсан байна. За ухаан муутай ноён алхаас өөрийг мэддэггүй, алалцахаас өөрийг чаддаггүй ноён нь үг өчсөв. Хан та жаргалтай, би ч жаргалтай. Өнөөдрийг болтол таны цогцос хээр хэвтэйгүй байна. Миний цогцос хээр хэвтэйгүй байна. Үүгээрээ бид наслахын жаргалаар жаргаж байгаа босуу. Өвтөл биеийн санчгийн үс цайрахыг үн нэг гэргийтэйгээ үзэж харлаа жаргасан босуу. Өв олон гэргийд өн төшөх ханин байхгүй. Үс нь яаж цайдгийг ирээс үзээгүй зовлонтой байдаг. Тэгвэл бидэн үсээ яаж цайдгийг, өнгөө яаж алддгийг үтсэн болохоор наслахын жаргалаар эренч тэр, эмэнч тэр цэнгэж байна да хэмээн мар инэвэ. Түүний дараатай аруулаад ноён, та бид хоёр шиг зовсон амтан байгаа юм уу? Өргөн түмэн өөрийн хөрөнгийг л манаж зовдөг байхад та бид хоёр өв олон өрхөөр нь манаж зовж байна шүү дээ. Хүний өмнөөс зовхын зовлонг эдэлж байгаа та бидэн шиг хүмүүсийг зовлонтон гэхгүй юм бол яаж жаргалтан гэж хэлнэ вэ? Агтчин хүмүүс өөрийн л агтыг манаж зовно. Харин бид хоёр бусдын агтыг манаж зовноо. Ямар их ядарнам бэ гэж гинэ. Энгийн ард иргэд бол зөвхөн өөрийнхөө эд хөрөнгө болон гэр бүлийн талаар зовж байгаа бол хаан болоод энэ сайд ноёдууд засагчд болохоор яах нь вэ? Өөрөөсөө гадна бүх ард иргэдийнхаа энэ ахуй амьдралын төлөө зовж байгаа учраас бидэн шиг зовж байгаа хүн ер нь байна уу гэсэн утгаар бол аруулаад ноён ярьсан байна. За үүний дараа баруулаас нь ноён босож, за хан та жаргалтай, би зовлонтой. Та тэнгэр дойр, би газар дойр. Энэ нь жаргал зовлон бүлгөө. Төрхөөс та бүрэн бүтэн байлаа. Төрснөөс би өсхийн хүсэлтэй байлаа. Алд биеийн зовлон жаргалаараа үзвэл ай таныг тоох юмс олон бүлгөө. Тогтох юмс нь дүүрэн бүлгөө. Гэтэл би өнөө 25 хаврыг үзсэн ч гэргээгүй байгаа нь зовлон шүү гэвэ. 25 настай гэргээгүй байгаагаа бас их зовлон гэж ярьсан байх шүү энэ баруулаас ноён. Тэгсэн чинь Хабул хаан чамаа гэргээгүйг юр
тоосонгүй. Чамд хан хишиг өгч гэргий тоолж өгөө юу гэхэд Баруулаас ноён эдэнд шунсан гэргийг хүсэхгүй. Эрхэд тэмүүлэх эрвээхээ хүсэхгүй. Эртийн чадлыг минь, эгэмтийн хүчийг минь, алт биеийн минь давжааг умартаад ахуйд хэр тухлууж чадхыг минь сонжоод ханилах ханиг хүсэх юм аа гэж байна. Төв нуруу дутлаа гэд тойг мөч богино байлаа гэд эрийн чадахыг чадна шүү дээ. Эгэмтний хүчийг үзүүлнэ шүү дээ. Үүнийг ухамсарлахгүй байгаа эмс хүүхнэр яанан бэ би. За тэгэхээр Баруулаас ноён нилийн юм намхан л хүн юм бэ гэж ярианаас нь ойлголоо. Намхан биеийг минь голохгүйгээр тий ахуй амьдралаа яаж авч явахыг минь хараад суух хүн бол хэрэгтэй гэж байна. Тэгснээ ингэж хамгийн анхны нэг ноён хэлсэн штэ. Би одоо эгчдүү хоёртой суугаад эд хөрөнгөө хураагаад ингээд явсан. Ганц би залуучууд бол ингээд өрн таран хийчдэг. Их нэртэй хүүхдтэй болж иж одоо эд хөрөнгөө зөв зарцуулж эхэлдэг юм байлээ гэж ойлголоо гэж ярьсан чинь энэ Баруулаас ноён бол ганц би тэгснээ заавал тийх албагүй гэж хэлсэн байна. Ирээдүйн үрдээ зориулаад би бол хадгалж байгаа гэдгийг бол хэлсэн байна. За тэгээд Баруулаасын дараа бүгнүүдийн ноён босоод ингэж ярьсан байна. Хан та бид зовлон жаргал ярих яах вэ? Ард түмнийхээ энэ бүлтийн асуудалд таны хийсэн урагшийг таны засаглахын сэтгэлийг ухчлаа. Үүнийг би зөвтгөн ихэд дэмнэнэм. Бүлт тогтолцоо сайн байх ахуйд л төр төвхнөн оршин гэдэгт санаа нийлэмж. Тэгвэл өрх гэрт сайн сайхныг хүсэх нь гарц өөрийн хүсэл эрмэлзлээс хамаарамгүй. Нэг нь хүсэж нөгөөх нь дургуйцвал тэр бүл зовлонт бүлгөө. Эндээс үзвэл хатан та хоёул их болсон энэ орноо мандан бадраахыг хүсэгчлэх нэг чигтээ байгаагаараа жаргалтай. Харин би зовлонтой байна. Учир нь яах гээд байгаа юм бэ? Хайчих гээд байгаа юм гэдэг гэргитээс болж зовж байна. Эхнэр болсон гэргийн минь энхэн санаа нь энэ гэртээ намайг хорж хүлчгээд хэдэн хүүхдүүдийнхээ өлгийг ойртуулж байхыг л санана. Баг бодолтонтой нийсэн миний золгоих бизээ гэвэ. Зориг санаа их үүрлийг бүтээхэд тэрийг дэмжиж туслах, ойлгох эхнэрийг авч чадаагүй баг бодолтой гэж хэлсэн байна ийм гэргитэй байх юм бол бас хэцүү байна гэж хэлсэн байна. За энэ чинь бол аль тухамсартай холбогдъё 6 дугаарын хүслийн жагсаалт буюу 9 хүслээ бичихтэй зорилгоо тодорхойлох гэдэгтээ маш сайн уялдаж өгж байна. Тэн дээр бол ямар их нэртэй болох вэ гэдгээ тодорхойлж бичхээсээ өмнө чи ирээдүйд юу хүсэж зорж ийн гэдгээ эхлээд тодорхойлоо гэдэг маань энэ дээр бол батлагдаж байна. Ирээдүйд юу хүстэй тэрнийг чинь дэмжих хамтрах тийм хамтрагчийг одоо насан туршийн хамтрагчаа бид нар олох гэдэг учраас эхлээд өөрийнхөө юу хийж байгаа зорж байгаа зүйлээ тодорхойлчих юм бол тэрнтэй нийцэх ихнэр болоод нөхрийг олоод авах нь бол биднэрт бүгнүүдийн ноён шиг юм асуудал үүсгэхээс бол сэргийлэх боломжтой. Тэр 9 хүслийн дугаарыг бол энэ доор линкээр бас үлдээчээ. За дараагийнх нь болохоор хавтар хасын ноён гинэ. Ханта жаргалтай байна. Харин би зүдгүүртэй байна. Ханта ёсож авсан гэргитэй. Түүнийгээ хүсэмжилж хайрлан цэнгүүлж аж төрнөө. Харин би бол ёсож авсан гэргигээс гадна 38 авах түшгийн гэргитэй гэж байна. Ах дүүсийнхээ өмнө арна болж, амь өргөцсөн бүлтийнхээ өмнө нөөлгөн болж, өрхтийн хүнсийг өндийнхийн болчиртай нь зэрэг бодно гэдэг хоол хүнсэнд нь байлгана гэдгээрээ би бас арай их зовоод байна да гэвэ гэж байна. За энэ нөх өмнөх дугаар дээр ярьсан авах түших ёс гэж одоо хэрвээ нөхөр нь дайн байлдаанд өргөдчих юм бол тэр бэлэвсэн эхнэрийн болоод өнчирсэн хүүхдүүдийн нөхрийн талын авганар нь одоо харж хандах тижээж тэтгэх ийм ёстой үүрэгтэй байсан байгаа. Өнөө үеийнхаар ярих юм бол хэрвээ нөхөр нь салаад хүүхдүүдийн тэтгэмж мэтрээ өгч чадахгүй хүүхдүүдэд харж хандах чадлагүй байх юм бол нөхрийнх нь талын одоо эрэгтэй хүмүүс нь тэр бэлэвссэн үлдэж байгаа ихнэр болоод өнчирсэн хүүхдүүдийн харж хандах тийм үүрэгтэй байна гэсэн үг. Одоо өнөөгийн гэр бүлийн хуулинд хэрэг оруулж өгөх юм бол ямар ч хүүхэд ямар ч эмэгтэй хүүхдүүдэд тижих тийм хөрөнгийг одоо нөхрийнхаа талаас бол гаргуулах бүрэн боломжтой тийм тухайн үед тийм хууль үйлчилж ирсэн гэсэн үг байгаа байхгүй юу. Одоогийн нийгэмд бас хэрэгжүүлж болох үс нэлээд боломжийн санаа юм шиг надад санагдаад байгаа.
Одоо ч юм бол тэгэл хин хинтэйгээ нийлээ салах нь хамаагүй байгаа шүү дээ. Одоо бүр хамаатан садан байтугай ээж аавд нь ч хамаагүй байгаа шүү дээ. Хүүхэд нь хинтэй нийлээд хэнийг жирэмслүүлээд сална уу яана уу бас хамаагүй гэр бүл зөндөө байгаад байгаа. Ийм хуйлтай болчих юм бол жинхэнэ одоо гэр бүлээс гадна бүр хамаатан саднараа тухайн хүний хинтэй нийлэх нь үү, хизээ хүүхэдтэй болох нь үү, хүүхэдтэй өнчрүүлчих нь үү, яах нь үү гэдэг тал дээр бол маш сайн анхаарахаар одоо хуулийн заалт байж болох ус юмзүүл харагдаад байгаа. За цаашаа амбакаа буюу амгаа одоо энэ үедээ хан болоогүй байсан юм шиг байна л да. Амгаа ноён гэхүү босоод Хабул хаан та бит хоёр жаргалтай бит хоёрын гэргийн хатан ухаан ихтэй хаан заян түшигтэй ар бүлийн сэтгэлтэй ахуй төлөвшил ламптай үүний үрээр бидэн өдөртийн зовлон багтай өдөштийн тох аривантай байна. Бид гэргийгээ хүмүүнжүүлэлгүй нас бид хүрчгээд ирсэнд нь талархах хэрэгтэй. Баг хатан авчил тэнэгдэхгүй бол энэ жаргал үргэлжсээр л байх болно доо. Баг залуу хатан авчих юм бол түүнийгээ өсгөн хүмүүжүүлж энэ төртийн явдлыг даах ноён нуруутай болтол тэгээжүүлнэ гэдэг чинь энэ бүхний давдаг даваа биш. Эргэтэн бүхний сандаг санаа биштэй гэж санаашрав гинэ. Сайн гэргитэй очирсан бол бид хоёрын жаргал юмаа гэсэн байна. Дараа нь боловсролын сүлдэж босоод гэж энэ боловсролын сайд гэсэн үг юм болов. За хаан та бид хоёр зовлонтой юм да. Өөрт байхгүй зовлонгч өрөөл бусдаас шүүгээд л гитлэн гэж бодоод л арилгана гэж санаад л тэнгэртэй нэг шүншиглээд л өөрийн хүүхэдтэй сургасныг ч өрөөлийн хүүхдэд заана гэдэл өрөөлийн хүүхдээс сурснаа өөрийн хүүхдэд наана гэдэл зовхон гэв. За эдийн сүлдэгч босоод гэж энэ эдийн сүлдэгч гэхээр одоо юу юм? Улс их орныхаа жаргал зовлонг дэнсэлбэл бид нар зовж буй ус бүлгөө гэж байна. Nii ард түмнийхээ өрхөд ховлогдох хоногтын даацаа бодвол тогтоох ахуй маань даанчиг баг юм. Хамгийн доод айлдаа ядахны 3 хоногтой хүнстэй байхыг тогтоочих юмсан. Гурамсан дээсээр гэрээ бүслэхийг даачих юмсан гэх санаа өрх бүл болгоны шаналл бүлгөө. Энэ бүх чадалтны дэмнээ ухаантны улбаагаар үүснэ гэвэл бултараа л энэ чинийг үүсгтэл зовхол буй за. Энтэй ханилагстад энчтэй байгаа нь хэд билээ? Хорим найртай хийж чадах нь хэд билээ? Хорим найртын дараа үрэн үлгийдэх нь хэд билээ? Үлгийдэхийн ханш нь хэд билээ? Цахиуртын түлгэн байгаа билүү? Хавртын шинжээ нь орших билүү гэд олон хавтныг өрх болгонд тооцвол бултаар энэ зэрэгт хүрээгүй л байна. Иймээс ижлийг бодож байгаагаараа бидэн хоёр хоёул зовох шалтгаантай байна гэв. Эдгээр ноёдынхаа үгийг дуулаад Хабул хаан ийм бодвоо гэж байна. Бүлтийн 2 хос зориг нийлүүл жаргал юм байна. Бусдаас үг дуулвал зовлон юм байна. Өөрсдийн болохоо хилцвэл жаргал юм байна. Өрөөлөөс сургаал сонсвол зовлон юм байна гэж бодол хийлв. Ингээд амьдрахыг хандлагыг өөрсдөө шийддэг юм байна. Энэ ойлголцолд хүрэхийн тулд эбийнхээ маань чиглэл өгөх ёстой юм байна. Түүнээс бусдыг шүүн дэнслэхтэй утга нь байдаггүй юм байна. Байхгүйгээ дэвчиж чадхаараа л хосууд нийцэлтэй байж чадвал бүл болж нийцэмгүй байх үед гítэлдэггүй нь бүл салж сарнихын явдал юм байна. Асуудал бүхний хүн гítэлэхгүй юм байна. Асуусан болгонд хариулагдахчгүй юм байна. Гэж тунгаагаад 5 эбийнхээ бүлээ ноёдын дунд залж ирээд шалгарч үлдсэн 5 эбийнхээ залуу хос байгаа шүү дээ тий. 20 нас хүрээгүй 90-д залуу хосыг цуглуулснаас 3 жилийн дараа 5 хос дэсэж үлдсэн гэдэг маань дөнгөж 20 21 2 настай 5 эбийнхээ хос байгаа гэсэн үг. Нэг хүүхэдтэй болцсон. За тэгээд тэр 5 эбийнхээ хосоо дуудаад тэгэхээр бусад энэ ноёдуудаа бол хандаж хэлсэн байна. Энэ 5 эбийнхийг бага настай гэж бүү голтугай балчир гэж үүрэгтнээс нь бүү зогтаалга. Энэ 5 бүлийг нас залуу гэж голохгүйгээр ахуу гэр зовлон бэрхшээлтэй ханилан суух сэтгэлийн зовлон итгэлийн гацтал гэж юу л байна энэ хосод ирж мэдүүлэх ёстой зөвлөгөө авах ёстой гэж даалгасан байна. Энэхүү хааны зарилгийг ховч нарын хошуугаар оруулаад 13-оор салбайн тараагаад 3 гариг өнгөрчгнэ гэж энэ. За одоогийнхор бол одоо сошиал орчин мэдээ ТV мэдээний сувгаар гэх юм уу те тухайн үед ингээд ховч гэдэг хочтой ийм хүмүүс байдаг гэсэн байна. Мэдээг түгээдэг янз бүрийн цуурхлыг одоо хаанд ирж мэдээлдэг. За ийм тодорхой албаны мэрэгчсэн хүмүүсийг ховч гэдэг байсан байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээрээ ингээд одоо мэдээ тараасан байна. Тэгтэл 5 эбэхийн гадна баахан залуучууд цугларч байна гин. Хабул хаан Амхаатан 2 яаж байгаа тэр залуучуудтай учирч
Та нар ямар хэрэгээр энэ гэртээ зочлон бэ гэхэд хантай болгож өгнө гинэ. Хосоо гуйх гэж ирлээ гин. Энэхүү олон түмний үгийг дуулчаад Амгаатан үгүй энэ хов чинь буруу тарчихсан юм шүү. Хань ижлийн асуудлыг цэгцэлж өгнө гэснээс хантай болгоно гэсэн зар түгээч гисэн юм уу да таа чинь гэхэд Хабуулхан за ховын бурууч байх шиг л байна. Гэхдээ эд чинь давах ёстой бидтэй. Ханьгүй байвал хантай болох. Зааж өгч хантай бол асуудлыг даван туулах чинь эдний алба мөн биз дээ гэд өөрөө хүртэл эбийнхээ албатайгаа өөрөө хүртэл гайхжээ гэж байна. За бас яг хань олж өгч одоо эбийнхээ хийх үүрэг мөн үү биш үү гэж өөрөө ч бас гайхсан байна. Тэгсэн чинь Амгаатан үгүй одоо ханыг олж өгнө гэхээр ямар албыг хийх ёстой юм болж байна. Аав ээж шиг нь инж тавьж өгөлтөө биш. Ах дүү шиг нь танилцуулан учруултаа биш. Анд нөхчиг уул руу нь ойртуулж цүү хаяж өгөлтөө биш. Эд яаж албаа дүрх юм болоо гэж гайхахад Хабуулхан. Сурлагыг нь сурсан юм чинь ханилуулах байлгүй дээ. Ямар ухаан байгааг нь албандаа гүйж ирчгээд аясаар асуйдаа гэж хэлэлцэв гин. Чингээд үчийн цагаар 5 хосуудыг дуудаж авчираад Хабуулхан за та бүхний өрх бүлтийн ардаар нэлээд олон хүн цуглаж байна. Ямар хэрэгээр учирч байна да гэхэд нэг эбийнх хаан хүрээний ойрхонтой байсан олон хүн хань ижилтэй болохын ерөөлийг хаан даатгсан гэд ирж байна гэв. За тэгээ та яав гэхэд 3 эбийнхээ хосно. Миний алба биш учир нэрсийг нь бүртгээд үгийг нь сонсоод явууллаа гэв. Нөгөө 2 эбийнхээ хосно. Миний алба мөн учраас нэрсийг нь бүртгээд үгийг нь дуулаад явууллаа гэв. Тэгэхээр нь Хабуулхан за тэгвэл та 3 яагаад миний алба биш гэж бодсноо хэл гэхэд бид нэгэнд хань уучраад бэрхшээл гарвал даван туулахыг нь сурсан. Иймээс бэрхшээл нь эхлээгүй байхад юугаа заанан бэ гэв. Харин нөгөө өөрсдийнх нь эрх үүрэг гэж бодсон 2 хос эбийнхээ хос нь болохоор бэрхшээлийг нь эхлүүлж байж бэрхшээлээ давах сургалтаа хийх тул эхлээд бэрхшээлд нь оруулах ёстой гэж бодсон учраас алба мөн гэж бодлоо гэв. Хабуулхан за тэгвэл алба мөн гэж бодсон ямар аргаар хослуулъя гэж бодож байна гэж асуухад ямартайч бид тавал 5 хос бие биенийхээ нэртэйг эр эмээр нь ангилаад ижил ойролцоогоор нь нийцүүлээд сан үсгэж байгаад танд мэдэгднэ. Ихэвчлэн хаан хүрээнд байгаа тул алба ажил ихтэй учраас хослоо багтаа хүмүүс буйтвал нэгэн өдөр танаас чөлөө олгож байгаад бие биетэй нь учруулъя гэж бодлоо. Тэр учирлаас явдал эхэлчих байлгүй дээ гэж бодлоо гэхэд Хабуулхан за тэгвэл та ер нь яавал хандлахыг үтэрлэнэ гэж санана вэ гэж асуухад алба мөн гэж бодсон нэгэн эмэгтэй би ганц биеэр би хос биеэр гэдгээ зарлчихвал үн шиг амархан юм юу байна. Хүнийг хараад ганцааруу хосооруу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Цээжин дээрээ наадагсан жоо бүксэн дээрээ тэмдэглэдэгсэн жоо ямартаач ганцаараа байгааг нь зарлчихвал 2 тэмдэгтэн бие биеэ олоод байж болно биз дээ хантаан гэв. Хабуулхан тийм явсан би шүү дээ. Хөхөл гизгээ тавьцгаая гэхэд одоо залуучууд нэг юм сүлжсэн юм гизэгтэй байгаад байдаг штэ. Тэрийг хэлж байгаа юм шиг байна. Тэгсэн чинь небийнхээ нар тэгж гинэ хаанта наа чи худлаа шүү. Наад ирчүүд чинь ханиггүй байж үсээ хосчихдаг гинэ. Яг эрт дээр үедээ болохоор хөл гизэг тавьж одоо ганц бие гэдгийг илэрхийлдэг байсан бол одоо үед чинь болохоор хувирцаж үдсэн үзээгүй тэмдэг болчихсон гэж юм. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн бусад нөгөө залуучуудынхаа өмнө зандан байгаа гэж мэдэгдүүлэхгүй тулд нөгөө гизгээ хосчдаг болцсон гинэ. Хабуулханы цаг үед. Тэгэхээр бүр 12 настай жоохон хүүч гисэн үсээ хосцсон байгаа учраас хин нь одоо ганц бие биш гэдэг нь хостой хосгүй гэдэг нь мэдгэдэгэ болсон. Тэмдэгч юм бол ашиглахдахгүй гэсэн байна. Тэгсэн чинь нэг бүсгүй ингэж санал гаргаж байна гинэ. Надаа нэг юм санаа байна. Наадмаар хостой бүх хүн хос дээлтэй иртүгэ. Хос дээлгүй бол наадамд оролцох ёсгүй гэд ингээд зарлчаа. Харин хосгүй бүх нь болохоор угаасаа дан дээлээрээ ирнэ гэсэн үг. Тэгэнгүүт босороо явж байгаа хүнээс бус нь ганц бие гэсэн үг болж таарнаа. Наадмын өдрүүдээр ийм арга хэрэглэх юм бол их хүрээний найр наадам дээр олон хань бүл үүсчиж болох юм а гэсэн юм санал гаргасан байна. Тэгсэн чинь Хабуулхан за тэгээ та хэдийг ханилуулсан хүмүүсээ хэр нийцүүлж чадахыг чинь харъя гэв. Гэтэл алба бус гэсэн дотроосоо нэг залуу хаантан хүчил байна гэв. За айлд гэхэд яг бүлийн асуудалтай нь хичээд ирэхгүй байна. Би
Би нэг өрхөө авч явж чаддгүй муу юм гэдэг нэрээс айж эмээгээд бэрхшээл зовлонгоо биднээс нуух шинжтэй. Ховд суунаас айх шинжтэй. Эдитийг та яаж шийдвэл зөв гэж бодож байна гэж ханаас асуухад ганц битээ хүмүүс нь бол яг ингээ ирчээд байна. Тэгэнгүүт яг хосууд нь ирж зөвлөгөө авахаас ингээ ичээд санаа зовоод л байгаа юм байна л та. Муу нэр зөөхгүй гэл те. Одоо очивол баг муу нөхөр муу ихнэр гэж хүмүүс бусдад харагдах байх гэд ингээ ирэхгүй энэ асуудлыг та яаж шийдэх вэ гэсэн чинь за би наадахыг чинь арга хэмжээ авч өгөө гэд Хабуулхан хүүдээ хандаад тэр хүн болохоор охин бархаг гэдэг нэртэй хүн юм байна. Хабуулханы хүү. Охин гэдэг нь одоо хочин юм болов? Замирчээс охин бархаг гэдэг нэртэй юм байна. Тэгээд тэр хүүдээ хандаад чи айлв их нэртэйгээ хүүхдтэйгээ эдний гэрээр очиодах бүлийн зөвлөгөө аваадах гэхэд хүн ах хүн байна да арайчтэй гэхэд Хабуулхан дугавэ. Чиний бүлдч зовлон байгаа. Очиод дуулаад ир. Бүлийн зовлонгоо айл гэж юу байд юм? Нэг чимээ сонсоод нэг ухаан нэмээд ирээрээ. Түмэнд зарлаж байгаад очороо чи гэхэд охин бархаг хүн. Эцэг тэгээд хүүгээрээ зад дахиад гээд ихэд уурдлахад Хабуулхан за төр төмнийхээ төлөө дуугүй зүтгэж дайнд явчихдаг хэрн бүлийн асуудлаа түмэнд дэлгэчихэж чадахгүй хаанч болтоо гэж зэмлсээр байгаад охин бархагийг анхны үйлдэн болгоо гэж байна. Тэгээд Хабуулхан охин бархагийг зүрхэлнөө үгүй юу гэд ховч тавьж байв. Гэтэл 3 гаригийн дараа охин бархаг өөрийн ноёд зуутаараа бууж очивоо гэж байна. Бүр 100-аараа гэхээр 100 гэр бүлээрээ гэх юм амар олон гэр бүлээ дагуулад очсон байна. Бүгд бүлийн асуудал асуухаар орж байна. Хамгийн сүүлд охин бархаг хүү өөрөө орж байна гинэ. Эндээс Хабуулхан ховчоор дамнуулан за ямар юм асууж байна гэхэд ховч нарийн дэлгэрэнгүй айл чадамгүй ч гэсэн охин бархаг өөрийн зуутыг дарангуйлж бүх болтаараа асуудал асуу гинэ. Яг аман дээрээ ирэхээр бүлтүүд чинь мэгддэг юм байна. Хаантан минь нөгөө залуу хосууд ч гэсэн мэгдэж байна. Гэхдээ их сайн. Тэд залуу хосууд элдв асуултад ихээ сайн зөвлөж байна. Энэ явдлаар тэнд цуухай дэгдээд бусад өрх бүлүүдэд тусыг өргөх айтай. Ямартай ч ихнэр нөхөр хоёр хамт ороод төд удалгүй маргаж байгаа гэр бүлийг тэд ажиглаад хоёр биеийнхээ хүндлэг сэтгэлийг алдчихсныг асуусаар мэдэж гомдол тунирхал нь хаана байсныг олоод уучлахуун тангаргийг тавиулж өшөөх төхөйн зарчмыг баримтлуулад тэр гэр бүлд ямартай ч үүдийн нэгэд орхисон гэж байна. Үүний дараатай орой болгон ихнэрээ нүдэж хүүхэд уйлуулж нохоо хоцуулж байдаг тэр үрх энэ шүндэ амгалан хончглоо шүү. Эндээс ахуулаад эрэг үрдэн ихтэл байсан юм байна. Тэгэд бүлтийн асуудал гэдэг аримтай юм аа. Өөрөө асууж байх нь ч тэр, гэмээ асууж байх нь ч тэр. Энэ бүхэнд тэд хосууд нь зөвлөмжийг өгч үгийг сонсож байгаа нь бидний урьд хойж үзээгүй сонин жигтэй явдал байлаа гэж ховч хэлжээ. Энэ явдлаас хойш төрт ёсны үйл хартан дайсны гэрээ хэлцэл гэсээр бараг 2 жил өнгөрвөө гэж байна. Хабуулхан байгуулсан тавтаач бараг мартсан байваа гэж байна. Нэгэн удаа сангийн сайдаас Хабуулхан зэм хүртэж төртийн албанаас хөгдөж нарлахаар гарч гинэ гэж байна. Нүд чинь бүрлдэж чигчин дүлэрчглээ яв. Нар салхинд гар. Гээд сангийн сайд хөөгөөд чамтай чамгүй тоогоо бодож чадна гэд албанаас нь мулталчихаж. Ингээд хийх албагүй болоод манарсан Хабуулхан хүрээ хотл дундуураа явж байгаад гайхан зочирч гин. Юу олон гэдс болчихоо. Ээшээс харсан бөмбөр, ээшээс харсан том гэдс. Тэнд ч нэг юм тэрвэрчсэн, энд ч бас нэг юм тэрвэрчсэн. Гидсэнтэй хүний юм хулгаалаад байгаа юм биш үз? Хормойдоо хүний юм нуугаад байгаа юм биш үз гэд хүрээ хотлынхаа хүүхнүүдтэй мэдлж гин. Тэгсэн инээж ирээл Хабуулханы хишигт талархыг хантай болсон шүү. Таны алба их сайн байгаа гэхээр нь 5 хосыг тойглож тавьснаа гинэс санаж гинэ. Учрыг асуудал наадамтын ёсыг сахиулж ирснээс хойш хосууд илүү ихээр бие биенээ таниж гагц биеэр байгаа юм чинь өдөж нэг хатхыг тодолж нэг асуугээд зөргөн ухаажиж ханилах нь арай амар хэлбэр болсон гинэ. Нөгөө нэг наадмаар хосууд нь заавал хос дээлтэй явах хэрэгтэй гэсэн тийм зарлиг гаргасан штэ. Тэгэнгүүт ганц бие явж байгаа хүмүүс нь бие бинийгээ таних нь ихсээд одоо хоорондоо танилцах нь амар болсон юм байна л да. Тэрнээс улбалаад 2 жилийн дараа гэхэд хосуудын тоо ихсээд тэгээд энэ тэндгүү жирэмсэн хүмүүс, энэ тэндгүү хүүхэд төрүүлсэн хүмүүс те жоохон хүүхэд тэрсэн хүмүүс үзэгдэж эхэлсэн юм байна. 2 жилийн дотор ийм их эрэг үр дүн гарсан байх нь шүү дээ.
За тэгэхэд энэ 2 жилийн хугацаанд яасан гэхээр 5 эбийнхээ хос нь бага залуу өрх бүлтийнхээ асуудлыг чигчилсний дараатай ээж аав ахын эгчин гээд өөрсдийгөө сайн гэр бүл гэж боддог хүмүүст ч асуудал байдгийг илчлэн тодолж тэднийг чанартай гэр бүл чансаатай ахуйтан болохыг хичээнгүйлж байна гэв. Одоо тэд нар хоёулын асуудал ихээр ярилцдаг болсон гинэ. Хүүхдүүд нь одоо нас бид гүйцээ тусдаа гарч эхэлсэн тийм өвтөл насны хосууд их ирж бэрхшээл маргаанаа ярьдаг болсон гинэ. Тэгээл би нэг өвгөнтэй юм түүнтэйгээ ор хүнжлийг хийхэ болчихсон хийх боломж байна уу гэж асуудаг болж ирсэн гинэ. Тэгэхээр 2 жилийн хугацаанд яах нь ганц бие байсан залуучууд нь хоорондоо нийлхэн нэгсээд аль хэдийн нийлсэн байсан залуу хосууд нь бол хоорондоо нийцлэн сайжраад асуудал нь шийдэгдээд тэгээд одоо бол яах нь арай настай хосууд нь илүү ирж зөвлөгөө авдаг гэр бүлийн асуудал тэр дундаа хоёулын асуудал буюу нөгөө сексийн боловсрал тэрийг илүү одоо асууж зөвлөх нь их болсон гэсэн байна. Энэ байдлаар төв хүрээ их аятай болсноос улбаалж энэ 5 хосыг төв хүрээний гэр бүлтийн учрыг төвлөж засдаг болсноос хойш 7 жилийн дараатаа бусад отогтууд төв хүрээний хүн ам ихэд өслөө гэж байна. За 7 жилийн дараа бол хүн амын өсөлт нэлээд мэдгэдэггүйс нэмэгдэж ирсэн байх нь. Төвхнэн суух айлын хэмнэж өсчихлөө, төрдөө итгэх хэтгэлэн ч өсчихлөө. Түмэн дээр нөөлөглөх хүчин ч өсчихлөө. Таны тэр 5 бүл үнэхээр сайныг үлдлээ. Манай хүрэтээс төвд очиж сууя, төвгөө арилгуулъя гэдэг үгс аривжаад ирлээ гэж байна. Бүр тийм одоо хил зүг гэх юм уу яриа гарсан байна шүү дээ. Төвд очиж төвгөө арилгуулъя гэдэг юм үг гарч эхэлсэн байна. Энтээс та бидний хүрээнд нэг ч гэсэн эбийнхээ хосыг бүтээгээд өгөөч гэх хүсэмжлэлд автах нь тэрэ гэж байна. Эбийнхээ нарыг отогтон айлтанд тусыг өргөж мөн эбийнхээ тэнг сургаж өгөөч хэмээх хүсэлт бол ихсэн гэж байна. Тэгэхээр яах нь бусад гэр бүлд зөвлөх энэ эбийнхээ хосуудыг бусад овог отогтонд ингээд сургаж өгөөч нэг газар ингээд одоо хааны дэрэг төвлөрөөд авахгүйгээр бусад хол одоо нутгуудад эбийнхээ хосууд байх юм бол тэнцэнээсээ зөвлөгөө авчмаар байна гэдэг юм хүсэлт ирсний дагуу одоо байгаа энэ 5 эбийнхээ гэр бүлд дагалдангаар бусад аймаг отогтонгуудаас эбийнхээ хосуудыг цалинжуулаад урамшуулад буюу одоо эртний үгээр бол авилгадуулаад авилга өгөөд буюу цалин урамшуул өгөөд ингээд сургаж эхэлсэн байх нь байна. За ингэж л хамаг Монгол дахин эбийнхээтэй болсон түүхтэй гэж байна. Энэ 5 эбихийн гэр бүлийн нэг нь хогчин юм гэж байна. Хогчин эмгэн гэдэг нэрээр маш олон судрууд дээр бол бичигдсэн байдаг Энэ хогчин маань эбийнхээ гэр бүлийн бол үр хойч юм байна. Эцэг эхийнхээ мэдлэгийг өвлөн авсан тэдгээр үр хүүхдүүд отог аймагуд руу тарж эбийнхээ болж эрдэм чадлыг нь хамаг Монгол даяар түгээхээр хичээж байсан мөлгөө гэж байна. За энэ дугаарыг бол эбийнхээ гэдэг юм номноос бол хүргэж байгаа. Тэгэхээр энэ ном нь ямар учиртайг бол сайн ойлгосон бах. Гэр бүлийн боловсрал, гэр бүлийн сэтгэл зүйч, гэр бүл төлөвлөлт зэргийн бидний өвөг дээдсийн ухааныг шингээсэн юм ном байгаа. Тэгэхээр энэ номноос дахиад сэдвүүдээр хүргэнэ. За тэгэхээр өнөөдрийн агуулга ингээд дуусгая. Бас нэлээд л удаан юм болчих шиг боллоо. Тэгэхээр манай подкастын сэдвүүд хүнд хүрэх гэж байгаа агуулга зэрэг та бүхэнд таалагдж байгаа бол суугаа дэмжиж donation dance-ын доор description хэсэгт байгаа энэ видеоны болонд байгаа. Тэгэхээр donation илгээгээрэй. Тэгээд donation-ы мөнгөнд дүнгээс хамаарахгүй 8-аас дээш удаа donation илгээсэн хүмүүсийгээ Facebook дээр юм private group нээж байгаа. Тэндээ бол утган дээр нь утасны дугаараа биччих юм бол тэр утасны дугаар руу private group-ийнхаа линкийг явуулчих юм байгаа. Хэдэн дугаараа өмнөөс эхлээд энэ хандвийн дансаа нээсэн байгаа. За тэгэхээр удахгүй байнгын сонсогч нартайгаа private Facebook group дээр уулзъя.